Бид нар 4 жилийн хугацаанд Монгол улсаа хөгжүүлдэг засгийн газрынхаа төлөвлөгөөг баталсан. Асар өндөр төлөвлөлтийг хийсэн байна. Ер нь бол хэрв аргийн хүн хийж амжихгүй, хэрв аргийн улс төрийн хүчин ард нь гарч чадахгүй ийм засгийн газрын хөтөлбөрөө их хурл баталсан. Яагаад гэвэл бид 24 оны сонгуульд орохдоо тийм хэмжээний амлалтыг ард түмэндээ өгсөн. Монгол Ардын намч тийм амлалт өгсөн, Ардчилсан намч тийм амлалт өгсөн, бусад улс төрийн хүчнүүд амлалтсан. Энэ амлалтыг бид нар энэ 4 жилийн хугацаанд биелүүлэх учиртай. Энийг биелүүлэхийн тулд итгэл хүлээсэн хүмүүс энэ их хурл засгийн газрыг удирдмаар байгаа. Ард түмний итгэлийг авахын зэрэгцээгээр яг энэ парламентынхаа итгэлийг дааж чадах хүмүүс энэ ажлыг хийх ёстой. Харамсалтай. 4 сарын өмнө 90 гаруй хувийн саналаар томилогдсон ерөнхий сайд өнөөдөр үндсэн Монгол Ардын намынхаа гишүүдийн 50% дэмжлэгийг авч чадахгүй болсон. Жилийн өмнө томилогдсон 100% саналаар томилогдсон хурлын дарга өнөөдөр Монгол Ардын намын гишүүдийнхаа 50% саналаар унахтаа тулцсан байна. Би зүгээр өнөөдөр хэлцээд энэ асуудлыг шийдэж чадаагүй бол харамсаж байна. Энэ хоёр хүн өнөөдөр өргөдлөө өгөөд нэгдүгээр өдөр шинэ хүмүүсээ томилж явах ёстой. Харамсалтай нь яагаад ч төрийн байгуулалтын байнгын орооны дарга завсарлага аваад завсарлага бишээ өөрийнхөө эрхийг хэрэгжүүлээд өнөөдрийн асуудлыг хойшлуулчлаа. Бид бол нэгдүгээр өдөр болох юм байна. Би өөрөө одоо бол хувийнхаа өөрийн байр суурийг хэлж байгаа шүү. Энэ хоёр дарга бидний байтугай, бидний гэдэг нь сөрөг хүчин 42 гишүүнтэй Ардчилсан намын байтугай үндсэн гаргаж ирсэн томилсон Монгол Ардын намынхаа гишүүдийн 50% дэмжлэгийг авч чадхаа болцсон. Тийм учраас энэ хоёр хүн маш хурдан өргөдлөө өгөөд ядаж өөрийнхөө сонгогдсон намынхаа дэмжлэгийг авч чадахгүй энэ албан тушаалууд дээр томилогдоосоо ингэжээж Монголын асуудлыг шийдэхин төлөө бид нар явах юм байна л гэсэн ийм л байр суурьтай байгаа. Энэ дээр энэ бол миний хувийн байр суурь шүү. Манай бүлэг бол засгийн газрыг огцруулах бичгийг барьсан хүн байж ич байнгын ороод дараглах эрхтэй юу? Сая байнгын орооны нюанс харахад нэлээд нэг талд тэтгийдсэн юм уу? Эмоттой ингэж үнцэн ажиллаа бах ингэж амжигддаг юм. Юу нэг хийх зөрчилтэй юм шүү. Тийм шүү дээ. Ер нь бол юм өргөн барьсан хүмүүс бол аливаа хурлыг удирдах нь бол буруу. За баярлалаа. Би байр суурьаа хэллээ шүү. Тэгээд хайрцагтаа оруулахгүй юм уу? Гого цогтгэрэл дарга надад жишээлбэл байнгын орооны хуралд юм уу аль нэг газар битгий очроо гэж хизээж хэлээгүй. Тийм учраас ийм нотлогдоогүй мэдээлэлээр бид нар зэвсэглэж өрөөсөө болохгүй. Нэг зүйл байна. Ардчилсан намын бүлэг хуралдаж шийдвэр гаргаагүй байна. Тийм учраас би өнөөдөр Ардчилсан намыг төлөөлж байр суурь илэрхийлэх боломж бол надад алга. Би хувь хүнийхээ хувьд хэлж. Төрийн байгуулалтын байнгын орооны хурлах хойшлсонтой холбоотойгоор бүлэг хойшлоо. Бүлгийн хурлаа. Өнөөдөр хурл байхгүй шүү дээ. Эгээр хэлбэл ийм эргэлзээтэй байдлаар дахиад хагас бүтэн сайныг давж ард түмнээ талцуулж олон түмний сэтгэл түгшиж гэн гэж байгаа хүмүүс их олон байна шүү дээ. Юу болох нь вэ? Харамсалтай нь дулаан маань юу болж байна? Дулаан хангалт байна уу? Цахилгаан таслах асуудал юу болох вэ? Өвс тоосоо бэлдэж чадсан уу? Өвлжилтийн бэлтгэл яасан бэ? Хөдөө орон нутагт 10 литрээс илүү бензин өгөхгүй байна гэж байна. Хөдөөнөөс ярьж байгаа хүн болгонд тэгж штэ. Суман дээр очихоор 10 литрээс илүү ахуйн хэрэглээний бензин өгөхгүй байна. Улаанбаатар хотод бол бензиний очир үүсцээ. Оросын холбооны улс бол өөрийнхөө үйлдвэрлэж байсан бензинийхаа 30 хэдэн хувийг үйлдвэрлэж чадхаа болцсон. Гадаадаас импортлж эхэлж байна. Яг энэ цаг үед өнөөдөр бид нар энэ амралтын өдрөө ашиглаад асуудлаа шийдэх л учиртай юм л да. Харамсалтай нь тэгсэнгүү. Аптек гэрээ мэдэн мэдэхгүй хараагүй үзээгүй гэдээ янз янзаар ярьж ийн л та. Өмнөх ерөнхий сайд, одоогийн ерөнхий сайд гэж янз янзаар шал өөр байр суурь илэрхийлээд байна. Та бас төрийн өндөр албан тушаал хашиж ирсэн хүний хувьд. Үнэхээр одоо яг энэ төрийн 3 өндөрлөг гэж ярьдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүн аптек гэрээг мэдлгүй өнгөрөх боломж олцоо байд юм уу? Ер нь бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд аптек гэрээг үзээгүй хараагүй гэдэг бол худлаа. Байх гэж би бодож байна. Би бол үзээгүй шүү. Аптек гэрээг ер нь зөвлөмжөөр одоо байгуулах боломжтой юм уу? Ийм зүйл бас яг хэвдээ засгийн газар тухай үед бол яг хэвдээ тухай үед бол засгийн газар өөрөө бүтээн байгуулалт хийя гэдэг. Энд чинь одоо бид нар Ардчилсан нам бол өсгөө гудамжинд байсан биш шүү дээ. Их хурл суудал бараг байхгүй шахав. Тэгээ тэр үед бол яасан байна вэ гэхээр засгийн газар тодорхой бүтээн байгуулалт хийхдээ нүүрсээр бартер хийя.
Тэ? Нүүрсээр бартер хийял гэсэн юм байлээ шүү дээ. Бартер хийгээд бид нар дэд үтсээ барьж байгуулъя гэдэг асуудлыг аюулгүй зөвлөлд танилцуулсан байх гэж би бодож байна. Би одоо яг удлаа хэлж чадахгүй. Аюулгүй зөвлөлийн тэр зөвлөмж гээд байгаа зүйлийг би бол хараагүй. Нууцаас гаргасныг та дэмжиж байгаа юу? Гэхдээ гарах хэрэгтэй шүү дээ. Энэ нууц юм байхгүй. Зүгээр нэг юм байгаа. Нэг юм байгаа нь ийм гэрээ хийж болдгийм байна гэдгийг дэлхийд дахин бид нар зарлчлаа. Тэгэхээр бол одоо дахиад Монгол Улсын засгийн газартай гэрээ хилцээр хийсэн хүмүүс хэрвээ гадны компани байгаа бол энэ улсууд имиж эхэлнэ. Нэгөр хэлбэл хөрөнгө оруулагч бол альч улсад очиж хөрөнгө оруулдаг. Монголд ийм нөхцөлтэй байж манай улсад ягаад өөр нөхцөл өгж байгаа юм бэ гэдэг зүйл яригддаг тийм ээ. Тэгтээ ил болох хэрэгтэй. Одоо нэгэнт энэ хулгай хийсэн байна гэдэг асуудал тавигдсан учраас ил байя. Цаашдаа ч гэсэн одоо энэ нууцаар ямар нэгэн гэрээ хийхгүй байя. Зүгээр нэг зүйл байгаа нь жишээлбэл Оросын холбооны улстай бид нар ямар нэгэн эдийн засаг худалдааны гэрээ хийлээ гэхэд цаад улс нууц байхыг шаардах байх. Бүгд найрамдах хятад ард улстай бид нар ямар нэгэн эдийн засаг худалдааны гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ, засгийн газрын төвшөнд хийлээ гэхэд цаад улс нь нууц хадгалахыг шаардна. Яг гэвэл хятад улс дэлхийн 200 улстай гэрээ хийж байгаа учраас хинтээ нь ямар нөхцлөөр хийсэн бэ гэдгийг нөгөө хүндээ хэлхийг хүсдэггүй юм байлээ. Бидэнд бол тийм шаардлага тавьж исэн. Бид бол танаатай адилхан нүүр судалдаж авах тухай магадгүй Оростой ярина. Энэ итгэхтэй ярьдсан юм аа. Вьетнам одоо юу гэдгийг өөр Индонез гээд бусад улстай бид энэ түүхийг худалдаж авах гэрээг засгийн төвшөнд ярьдаг аа. Гэхдээ тэдэнтэй ямар гэрээ хийснийгээ бид нар бусдад дэлгэдэггүй маа. Яг л улс суулганд байгаа дэд бүтцэн өөр, чанар нь өөр, нөхцөл улс төрийн харилцаа өөр, ийм олон нөхцөл байдал учраас та бүхэн бол энийг дэлгэхгүй хийвэл яад юм бэ гэдэг зүйл хэлсэн. Бид бол их хурлаар батлуулах учраас энийг нууцаар хийх боломжгүй маа гэдэг зүйлийг тухайн үед ярьжсэн.